Сайн бацхан үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн хэд мэдээллийн хураангуйг хүргье. Сэргээгдэх эрчим хүчинд тушаа болсон 14 шат дамжлага 1 жилийн хүлээлтийг цуцлалаа. Замын үд бомтоор зорчигч ачаа тээвэр эрхлэгчдийн татвар бууруулах тухай тогтоолыг яралтай албажуулахыг үүрэгдлээ. Дэлхийн банк Монгол улсыг байгаль хамгаалалт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1% зарцуулахыг зөвлөв. Тэмээн дээрээс Наран ойрхон Тэмээчдийн баяр энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дундгов аймагт зохион байгуулагдана. Америкийн нэгдсэн улсад баривчлагдсан Венесуэлийн ерөнхийлөгчийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ. Даны ерөнхий сайд Трампд Гренландыг авна гэх сүрдүүлгээ зогсоохыг сануулав. Швейцарч хүний цэнгэний газар гарсан галд ам өргөцсөн 40 хүний зохицыг таниулж дууссан байна. Эхний мэдээ чөлөөлийн санаачлагын хүрээнд сэргээгдэх эрчим хүчинд чөдөр тушаа болсон 14 шат дамжлага 1 жилийн хүлээлтийг цуцалж байгаа талаар улсын хурлын дарга уучрал мэдгдлээ. Улсын хурлын дарга өнгөрөх амралтын өдрүүдэд нарны автангаар тог дулаанаа шийдсэн айлуудын төлөөллөөр зочилсон. Энэ үеэр тухайн айлуудын төвийн системд холбож орлого олдог болгоно гэдгийг тэрээр мэдгдсэн юм. Өөрөөр хэлбэл нарны автангаар тог дулааны хэрэглээгээ бүрэн шийдсэн айл өрхүүд илүүдл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж эхлэх боломжтой болох юм. Үүний тулд эрчим хүчний реформд чөдөр тушаа болсон шат дамжлагыг цуцалж байгааг улсын хурлын дарга мэдгдлээ. Бид нар чи одоо ингээд шинэ оны анхны өдөр бас бэлэгдлээ бодоод их хурлын гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг эхлүүлэе гэж бодоод тэгээ энэ айлд ингээд зорж ирсэн. Тэгээ одоо манай эрчим хүчний дэд сайд бас ирсэн. Тэгэхээр эрчим хүчний салбарт бас нэг өөрчлөлт авчрах ажлууд одоо эхэлнэ. Тэгээд энэ нарны панелаа тавиад 2 жил дулаахан сайхан үйлчж байгаа. Манай ууган жаргал гэж одоо айлах байна. Тэгэхээр ийм панел тавиал хоримтлуулдаг. Тэгээ таны хэлснээр бол 5-аас илүү хоримтлуулчих юм бол зундаач гэсэн төвийн дулаандаа нийлүүлээд түүнээс орлого олох болцоо иргэдэд бүрдүүлнэ. За дээрэс нь Швейцар тэр Сингапур гэдэгтэй гэрээ хийсэн карбон кредитийн. Тэгээ тэрнийхээ дагуу ер нь тэгэл өрх болгон цахилгаан үйлдвэрлэгч болж чадвал манайх шиг ийм нартай сайхан оронд бол бүрэн боломж байна. Нарны автангаар тог дулаанаа шийдсэн 68 айлыг эхний ээлжинд маргаашнаас төвийн системд холбоогоор болсон байна. Ингэснээр тэдгээр айлууд нарны автангаар үйлдвэрлэх эрчим хүчнээс орлого олох боломж нээгдэж байгаа юм. Замын үд бомтоор зорчигч болон ачаа тээвэр эрхлэгчдийн татварыг бууруулах тухай тогтоолыг яралтай албажуулахыг ерөнхий сайд Зандан Шатар хууль зүйн дотоод хэргийн яамд үүрэг болголоо. Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлсан уг тогтоолд өмнө нь хил нэвтрэх давтамжаас хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30-аас 50% тэнцэх татвар авдаг байсан зохицуултыг өөрчилж, шатлалгүйгээр 15% болгон бууруулах талаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл хилээр хэдэн удаа зорцсон эсхээс үл хамааран нэг ижил хувиар татвар ногдуулахаар шин зохицуулалт тусгагджээ. Гэвч тус тогтоолыг бүртгэжүүлэх явц удаачнаас болж иргэд тээвэр эрхлэгчид тогтоол туссан бодит өөрчлөлт мэдрэгдэхгүй байна гэх гомдол гаргасан байна. Иймд ерөнхий сайд Зандан Шатар замын үд бомтоор хуваарь зорчигч ачаа тээвэрлэгч иргэдээс авдаг татварыг бууруулсан Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын бүртгэлд удаашрч байгаатай холбогдуулан хууль зүйн дотоод хэргийн яамд уг тогтоолыг бүртгэн авч албажуулах чиглэл өглөө. 138,700-аас 1 сарын 1-ээс энэ өөрчлөлтийн таалагдах бол хуучин акт чиглэлээр мөрдөгдөд 238,700 одоо хил хамгаалах газрыг авгээд энэ шийдвэр гэж үзээд тэгээд идэг. Иргэдийн хурлаар ингээд татвар тогтоогоод улсын хэмжээнд шилийн бомтоор татвар тогтоогоод энэ ч өөрөө хэцүү зүй юм уу буруу юм үзэхтэй хэлтгсэн байна гэсэн гэдэг таасан байна. Тэгээд бүгдээр байдгүй ямар. Оны өмнө 1 сарын 1-ээс өмнө үйлчилж байгаа татвар төлбөр тариф хураамж нэмж байгаа юмнуудыг боловч засгийн газраас шийдвэр өгсөн шүү дээ. Тэг чи хүн суртлаа яагаад ингэ хүн суртлаа гэдэг юм байна. Одоо энэ чинь ингээд хүчнтэй өрөмөдөд хахаар 238,700 төгрөг нэг машин саад. Тэгтээ чинь 118,000 голгоё гэсэн санал ирчээд шүү дээ. Энэ дээр одоо ордон шуургаантай яа. Энийг одоо ордон шуургаа шийдвэрлээд өнөөдрөөс
төсөөлөд шийдвэр заяа. Уулзалт дотоод иргэн наатахаар яралтай хэрэгцээ байх тийм төлөв хүчин төгөл болгож ажиллавал Тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж ихснээр замын өд бомбоор зорчигч болон ачаа тавиулагч иргэдийн татварын ачаал 80,000-аас 278,000 төгрөгөөр буурах тооцоо гарчээ. Энэ нь хил орчмын худалдаа тээврийн үйл ажиллагаанд оролцдог иргэдийн хувьд бодит дэмжлэг болохоос гадна орон нутгийн эдийн засгийн эдвэхийг хадгалахад эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн уг зохицуулалт нь хил орчмын бүсэд бизнес эрхэлдэг өдөр тутмын тээвэр хийдэг иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулж хууль ёсны үйл ажиллагааг дэмжих бодлогын нэг хэсэг гэж үзэж байна. Тээвэрчид болон зорчигчдын зүгээс ч татварын хэмжээ буурч ойлгомжтой болсон нь бодит дэмжлэг болж илэрхийлж байгаа юм. Ерөнхий сайдын зүгээс иргэдэд шууд нөлөөлөх шийдвэрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, орон нутгийн баталсан тогтоол шийдвэрийг холбогдох хууль, журмын хүрээнд шуурхай бүртгэж бодит үр дүн гаргах нь чухал гэдгийг онцоллоо. Улс орнууд жилд байгаль хамгаалахад хамгийн багадаа 350 тэрбум $, зарцуулбал хүлэмжийн хийг багасгаж ганц зөвлөлтийг сааруулж чадна гэж мэдэгдсэн. Харин манай эрдэмтдийн тооцоогоор манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ ядаж 1% байгаль орчны хамгаалалд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм а. Цаашлаад Монгол орны хэмжээнд зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 оны эхний хагас жилд 5.6% өсөж 40.3 их 80-д хүрчээ. Хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарууд өсөлтийн гол хөдөлгөгч машин болсон байна. Тэгвэл дээрх тооцоолол өдгөө нийжгээд тоон дүнгээр өссөн нь тодорхой. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 40.3 их 80 төгрөгт хүрсэн гэвэл үүний ердөө ганцхан хувийг байгаль хамгаалалд зарцуулахад хангалттай хөрөнгө босох боломжтой болох юм а. 21-р зуунд уур амьсгалын өөрчлөлтөөс болж гангийн эрчимшил нэмэгдэж экосистемийн ядуурал улам бүр идэвхжих төлөвтэй байна. Бүр тодруулбал яг одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн бараг 80% нь цөлжилтөд их бага хэмжээгээр өртөөд байна. Улаанбаатар хотын хаяа залгаас суурин газрууд төдийгүй хангаан бүс нутгуудад цөлжилтийн сүдэр хэдийн өмөрч элсний нүүдэл эрчимтэй тэлж байгааг харж болно. Энэ бүхэн цөлжилт Монголыг бүгэлдэн залгих нөхцөл бүрдсэнийг нотлох баримт юм а. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн биологийн олон төрлийн зүйлийг мөхөх, сэхийг шийдээ зогсохгүй хүн төрөлхтний эрүүл аюулгүй амьдрах орчин цаашлаад хүнсний нөөцөд нөлөөлж эхэлсэн. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ? Олон улсын эрдэмтдийн зөвлснөөр байгаль орчин экосистемийг хамгаалах хөрөнгө оруулалтын шийдлүүдийг цаг алдалгүй хийж үйл ажиллагаа явуулахад оройтойг сануулсаар байгаа юм гэж COP17 зохион байгуулах үндэсний хороо мэдээлэв. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор тэмээн дээрээс наран ойрхон Тэмээж Дэмбаяр энэ сарын 23-наас 25-нд Дундгов аймагт зохион байгуулагдахаар болсон байна. Монгол тэмээх сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эрэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр Тэмээжтэй улсын зөвлөгөөн, тэмээжтийн соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай инг буур, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулж ирсэн. Өмнөгов аймгийн Далан задгад хотод 2016 онд Монгол тэмээ 990 арга хэмжээний үеэр 1108 тэмээ уралдуулсан нь Гиннесийн номд бичигдэж байсан юм. Дэлхийн Гиннесийн дээд амжилтыг шинжлэн тогтоох уралдаанд газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхад орж Гиннесийн амжилтыг шинжлэн тогтоож байлаа. Дашрамд өртгөд Өөрөнгөө аймгийн 30 ус суманд бүгд найрамдах Монгол ард улсын анхны аврах тэмээчийн Гиндэнгийн нэрэмжит Тэмээчдийн баяр 2025 бүсийн уралдаан болж өнгөрсөн юм. Тус уралдааны үеэр атан тэмээ, тайлаган тэмээ, торомны уралдаан зохион байгуулагдаж, богино зайн уралдаан, тэмээн дээрээс шагаа шүүрэх, багийн бүүхэ тэмцээн, шилмэл буур, шилмэл инг, сайхан ат, гангаа ус шалгаруулах үйл ажиллагааг явагдсан байна. 30 ус сумын угуул бүгд найрамдах Монгол ард улсын аврах тэмээчийн Гиндэн нь багнасаас мал маллаж, нэгдлийн анхны гишүүнээр илсэн олон жилийн туршид тэмээг өсгөн өргөжүүлж байв. Тэрээр 1963 онд 50 ингнээс 50 ботго бойжуулж 4200 литр сүү 653 кг ноос ашигласан амжилтаараа улсын аврагын болзол хангаж байжээ. Монгол банк 2025 онд нийт 16.3 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 1.7%-аар буурсан үзүүлэлттэй байна. Монгол банк өнгөрсөн оны 12 дугаар сард 2775.4 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл төвлөрүүлжээ. Үүнээс Дархуул аймагт Монгол банкны салбар 880.5 кг, Баян Онгор аймагт салбар 1950.3 кг үнэт металл худалдан авсан нь орон нутгийн олборлолтын идэвх нийлүүлэлттэй шууд холбоотой үзүүлэлт юм. Хэдийгээр Монгол банк үнэт металл худалдан авалтыг тогтвортой үргэлжлүүлж байгаа ч оны нийт худалдан авалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.7%-аар буурсан байна.
түүнд алт холбоорлолтын хэмжээ, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн нөхцөл байдал нөлөөсөн байж болзошгүйг салбарынхан онцолж байна. Монгол банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан тогтоодог. 2025 оны 10 дугаар сард алт худалдан авах дундаж үн 1 грамм нь 490,374,67 төгрөг байжээ. Энэ нь дотоодын зах зээлд алт тушаах сонирхлыг хадгалах, валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын чухал хэрэгсэлд тооцогддог байна. 1-р сарын 100-ийн урьдчилсан төлбөрөөр мал өвлжилт нийт нутгийн 16% хүндрэлгүй байгч зарим бүс нутагт хүндэрч болзошгүй байна. Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 2026 оны 1-р сарын 100-ийн урьдчилсан төлбөрөөс харахад мал өвлжилт нийт нутгийн 3% нэн их, 17% их, 38% дунд, 26% бага зэрэг хүндрэлтэй, харин 16% хүндрэлгүй байх төлөвтэй байна. Тодруулбал Баян Улгийн Увс, Ховд, Төв, Сэлэнг, Дархан аймгийн их нутгаар, Бөн, Өвөрхангай, Баян Өнгөр, Дундгов аймгийн зарим сумдад мал өвлжилт ихээхэн хүндрэх эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Иймд малчид орон нутгийн удирдлагууд мал өвлжилт хүндэрч болзошгүй бүс нутагтад урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ. Тухайлбал цаг уурын байгууллагаас харгадаг богино дунд урт хугацааны цаг агарын урьдчилсан мэдээ, зуудын төлөвийн мэдээллийг тогтмол ашиглан дижээлийн нөөц бүрдүүлэх, малын бие даат сайжруулах, отор нүүлгийг зөв төлөвлөх нь чухал байгааг зөвлөж байна. Засгийн газар Европын 32 орны иргэдийг Монгол улсад 30 хоног визгүй зорчуулах шийдвэрийг 2026 онд дуустал сунгалаа. Засгийн газрын хурлаанаас гаргасан шийдвэрээр Монгол улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх 34 улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх зохицуултыг 2026 он хүртэл дуустал сунгасан байна. Эдгээр улсын 32 нь Европын орн бөгөөд үйлдсэн далайн орнууд юм. Мөн үүнээс гадна манай улсад 14-өөс 90 хоногийн хугацаанд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй нийт 30 орн байгаа нь Монгол улсын жуулчлалын салбарыг дэмжих бодлогын нэг хэсэг хэмээн үзэж байна. 2025 онд гадаадын иргэн харьяатын газраас нийт 124,945 виз олгосон нь өмнөх онтой харьцуулахад 14.18%-аар өссөн үзүүлэлт болжээ. Дотоодод болсон үйл явдлаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр эхэлж байна. За шинэ оны эхэнд Америкийн нэгдсэн улс тусгай ажиллагаа явуулж Венесуэл улсад цохилт өгч тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан Нью-Йоркийн шүүхэд авчираад байгаа. Ийм онцгой дэлхийн нийтээс зочирдуулсан үйл явдал болоод байна. За өнгөрсөн бям гарагийн шөнө Америкийн нэгдсэн улсын тусгай хүчнийхэн Венесуэлийн нийслэл хотод галдаж ерөнхийлөгч Николас Мадуро гэргийн Силья Флоресийн хамт баривчлан Нью-Йорк хотод түргээд байгаа бөгөөд нарко терроризм буюу хар тамхины 8 галт зэвсэг террорист үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдсан Николас Мадурогийн шүүхрэл өнөөдөр Нью-Йорк хотно эхлэн нэмээ их сурвалжууд мэдээлээд байна. Нью-Йорк мужи улсын өмнөд тойргийн шүүхээс Николас Мадуро түүний эхнэр Силья Флорес нарыг хуулийн хэд хэдэн заалтаар тухайлах юм бол кокаин оруулж ирэх зорилгоор хувилдаан зохион байгуулсан Америк нэгдсэн улсын эсрэг хэрэглэхийн тулд зэвсэг хадгалсан гэх зэрэг зүйл ангиудаар буруутгаж байгаа талаар тус улсын ерөнхий прокурор Пэм Бонди өөрийн X хуудасаараа дамжуулан мэдээлсэн юм а. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бям гарагт Флоридагийн Мар-а-Лаго хувийн эдлэндээ зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Венесуэл улсын төр засгийн эрх мэдлийг аюулгүй шилжүүлэх нөхцөл бүрдтэл Венесуэл улсыг Америк нэгдсэн улс удирдах бөгөөд тус улсын газрын тосны их нөөцийг Америкийн компаниуд олборлож эхлэх талаар мэдэгдсэн юм а. Трамп мэдэгдэлтэй Венесуэлийн газрын тосны салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа Америкийн газрын тосны компаниуд тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоход олон тэрбум $, зарцуулна гэсэн. За Венесуэл улс нь газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг дэлхийн нийт нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг өдөрт 900 мянган баррел газрын тос олборлож дийлэнхийг нь бүгд найрамдах хятад ард улсад экспортлдог улс юм. Дэлхийн түүхийн газрын тосны нийлүүлэлтийн 1 орчим хувийг бүрдүүлдэг боловч үйлдвэрлэлийн дэд бүтц нь хуучирч мөцсний улмаас нийлүүлэлтэн дэлхийн зах зээл багахан хувийг эзэлдэг байна. За Дональд Трамп Америк нэгдсэн улсын төрийн даримтчийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын төрийн даримтчийн дарга Пит Хексет зэрэг холбогдох албаныхны хамт дээр хэвлэлийн хурлыг явуулсан бөгөөд энэ үеэрээ тэрээр Америк нэгдсэн улсын хүч чадлыг дэлхийд дахин дэлтгсэн мэдгдлүүдийг хийж за тухайлах юм бол Мадурог баривчилсан цэргийн ажиллагааг
Куб, Колумб, Мексик улсуудын эсрэг мөн ашиглах боломжтойг анхааруулсан бол түүний засаг захиргааны Венесуэлд явуулсан үйл ажиллагааг Бразил, Чили, Колумб, Мексик, Уругвай зэрэг өмнөд Америкийн бүс нутгийн улс орнууд эсэргүүцэж түүнчлэн Оросын улбарын улс Куб, бүгд найрамдах ард улс зэрэг Венесуэлийн холбоотой орнууд буруушааж олон улсын эрх зүй харилцааны үндсэн хэмжээ нэгдсэн улсын байгууллагын дүрм зарчимд зарчмыг илт харж зөрчсөн үйлдэлгээд асуудлыг дипломат замаар шийдвэрлэхийг уриалж, замаа Унгараас бусад Европын холбооны 26 гишүүн орон байр суурь илэрхийлж бүх талуудад хүчирхийллээс зайлсхийж хямралыг инхийг эрхэмлсэн 50 арга замаар шийдвэрлэхийг уриалаад байна. Нэгдсэн улсын байгууллагын аюулгүй байдлын зөвлөл мөн Венесуэлд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэх хуралдааныг өнөөдөр явуулахаар зарлаад байна. За Венесуэлийн ард иргэд ч мөн Вашингтоны түрэмгийн үйлдэлийг эсэргүүцсэн нийслэл Каракас болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаалт цуглааныг зохион байгуулж эхлээд байгаа бол голцоо хөлийн чандад амьдардаг Мадурогийн дэглэмийг эсэргүүцдэг Венесуэлийн иргэд Мадурог баривчилсан ажиллагааг эргээр хүлээн авч байгаагаа мөн илэрхийлцгээж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлтэй Венесуэлийн засгийн эрхийг аюулгүйгээр зохих хууль ёсны дагуу шилжүүлэх хүртэл Венесуэлийг Америкийн нэгдсэн улс удирдан хянах болно. Бидний зүгээс Венесуэлийн ард түмэнд их тайван шударга ёс эрхчлөөг авчрахыг хүсэж байна. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа эх орондоо буцах хүсэлтэй олон мянган венесуэлчүүд ч үүнд хамаарна. За үүнийг сэргээн босголт, дэглэмийн өөрчлөлт гэх мэт хүсснээр нэрлэж болно хэмээн мэдэгдээд байна. За харин Америкийн нэгдсэн улсын төрийн дарамтчид дарга Марко Рубио одоогоор Венесуэл улсад сонгуул явуулах эсэхийг хэлэлцгээд хэтэрхий эрт байгаа талаар мөн мэдэгдсэн. Ийхүү Мадурогийн уналтын дараа Венесуэл улсыг цаашдаа ямар хувь заяа хүлээж байгаа нь өнөөдрийн байдлаар бүрхэг хэвээрээ байна. Америкийн нэгдсэн улс хэдийн хугацаанд Венесуэлийг удирдан хянах төр засаг захиргааг хэн удирдах талаар Трамп мэдэгдэлтэй тодруулаагүй юм. За харин тэрээр Венесуэлийн ерөнхийлөгч өрг үүсгчээр томилогдсон дэд ерөнхийлөгч Дэлси Родригест хандаж хамтран ажиллахаас татгалзуул өмнөх удирдагчаасаа илүү гашуун үр дагавар амсах болно гэдгийг анхааруулсан юм а. За тэгвэл Трампын сүүл тэгээд байгаа өөр нэгэн зочирдсон мэдээлэл бол Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өргөнөөс нь баривчилсан тусгай ажиллагаа түүний шүүх хурлын дараагаар 2 сар орчмын дотор Гренландын асуудал руу Америкийн нэгдсэн улс анхаарлаа хандуулах болно гэсэн мэдээллийг мөн хийгээд байна. За Мадурогийн баривчлага нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсын цэрэг зэр зэвсгийн хүчин чадлыг ил тод гайхуулсан хэрэг явдал болоод байгаа бөгөөд энэ нь олон улсын харилцаанд хүч хэрэглэх шин жишг тогтоож болзошгүй байгааг ажиглагч судлаач нар анхааруулж байна. За Гренланд арлын Америкийн нэгдсэн улсын холбоот НАТОгийн гишүүн дайн улсын бүрэлдэхүүнд өөртөө засах хэрэгтэй 57 мянган хүн амтай Арктикийн бүсэд оршдог арал юм. Геополитикийн хувьд онцгой чухал байрлалтай эрдэс баялагын ариун нөөцтэй дэлхийн хамгийн том арал болох Гренланд нь олон жилийн өмнөөс Трампын сонирхлын төвд байгаа ба тэрээр Гренланд арлыг Америкийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнд авах сонирхлыг ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаанд ч ил тод нээлттэйгээр илэрхийлж байсан түүхтэй. За тэгвэл Дайны ерөнхий сайд Метте Фредриксэн үүний хариуд ням гарагт хийсэн мэдээлэлтэй Америкийн нэгдсэн улсад Гренландыг эзэлж авах ямар ч эрх байхгүй гэдгийг онцолж ойрын холбоот нь түнш улсынхаа эсрэг Гренланд арлын ард түмний эсрэг сүрдүүлэг хийхээ зогсоохыг уриалсан байна. Тэрээр дээрх мэдээлэлээ Дайн улсын засгийн газрын албан ёсны вебсайтаар дамжуулан хийсэн бөгөөд Америкийн нэгдсэн улс шууд хандан байр сууриа илэрхийлжээ. Үзэгч та бүхэндээ олон улсын мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.